Сонин сайхан юу байна да ордоо. Оо юмгүй тайван сайхан. Би одоо энэ номоо нөгөө хагасан өдөр энэ хагасын дараагийн хагасан хоёрт нөгөө том өрөөнд дээр ярихгүй. Тийм болохоор дараа нь энэ хоёр баг ингээд зэрэгцээд адилхан явчих واخ. Би хагас хугацаанд байхгүй болохоор тий. Би чамд дараагийнх нь юмыг ярьжсэн чинь чиний ярьжсэн бүр юмыг шишгэ айгүй бүр битсэн байхаар нь чамд хэлээд да. Гэтэ дараа яригдана л да. Чиний нөгөө нэг яриад ирсэн юм чийсээ шишгэ айгүй тодорхой битсэн байсан дараагийнх юм дээр. Оо за. Тий. Ягаан нөгөө нэг хувийн коллектив юмнаас хувийн юм гэж хувийн ухаан санаа тий. Хувийн мэдрэмжийн тухай яриад исэн шүү дээ чи нэг өрөөнд тийм ээ. Тэрийг би бүр яг энийг уншиж байхдаа чамайг бодсон байхгүй юу? Юу ч хэлжсэн бэ гэхээр энэ орчин үеийн барууны энэ одоо байгуулсан нийгэм энэ Москвагийн улс хоёрын хооронд нэг ийм ялгаа нь бол нэг дунд нь нэг хувьсгал болцсон байгаа юм гинэ. Тэр нь ямар хувьсгал юм бэ гэхээр нийтийн коллектив хамтын ухаан санааны мэдрэмжээс хувь хүний мэдрэмж ухаан санаанд шилжсэн ийм хувьсгал энэ хоёр нийгмийн хооронд ингээд ялгааг бий болгочиход байгаа маа. Энэ одоо энэ баруун Европт чинь тэр Кристиан шашны реформацаар тийм оюун санаанд нь тийм хувьсгал гарцсан юм биш үү? Тэгээд бид нар болохтой зэрэг манай тэр талд гараагүй байгаа. Одоо тэгэл тэр лугаал явж байгаа юм шиг байна л гэж ойлголоо л доо. Энэ хувьсгал болохтой зэрэг ерөөсө хүн төрлөختний түүхийг бол ерөөсө хоёр хэсэг тувааж байгаа юм байна. Энэ хувьсгал гарсан гараагүйгээр нь. Тэгэд хүн бол ерөнхийдөө мал сүрэг амьтдын адилаар одоо сүргээрээ бөөнөөрөө нэг амгийн ахлагчид хаан цааруудад ингээд захируулад явж ирсэн яг малтайгаа адилхан байсан биз дээ ерөнхийдөө мөн чанарын хувь тийм байснаасаа цөөхөн хэдэн зуун жилийн өмнөөс гэхээр 2-300 одоо реформац болсноос хойш энэ хувь хүний эрх чөлөөтэй хүнээс оюун санааны хувьд эрх чөлөөтэй хүнээс бүрдсэн цоошин нийгмийн байгууламжийг бий болгосон ийм түүхтэй юм байна л да. Энэ хувьсгалын ачаар энэ яг чиний яриад байдаг юмтай таарж байгаа үст тий яг наа чи ерөөсө одоо энэ социалист нийгэм гэдэг чинь хүнийг яасан байгаа даа байхгүй. Нөгөө нийгмийн эд анги болгоод ингээд боловсрал юм олгоод ингээд яачдаг. Одоо тухайн хүний өөрийнх нь хувь хүн одоо өөрийгөө мэдрэх те өөрийгөө ойлгох тэр нөгөө бидний ярьдаг нөгөө dignity одоо тэгээд тэр хувь хүний эрх чөлөө энэ юмнууд чи ерөөсө тогтоогоогүй. Тэгээ манайхан ч одоо ингээд энэ одоо тий нийгмийнхаа төлөө эх орныхоо төлөө энэ төр гээд одоо хүүхэд мөхтэй хүртэл эх орны төлөө би гаргалаа гэж манай ээжнэр ч одоо аваад баярлж штэ. Энэ минь чи энэ төр бол яг манай энэ сая энэ одоо бүхэл бүтэн энэ хувьсгалыг чи манай улсад хийхгүй бол манайхан өөртөө амьдрч чадахгүй штэ. Тэгээ яг энийг л харин яриад байгаа яг адилхан юм байна. Тий. Айгүй нэг гаргаж утсан байна. Араа би нэг юм асуух гэсэн банктай холбогдлоо. Гадаадын хөрөнгө оруулалт Монголд банкных одоо хууль эрх зүйн орчин юу байгаа юм бол та гэд мэдхгүй юм. Боломжтой юу? За наадах чинь давлыг бидний нэг бичлэгтэй өрөө нээгээд одоо ингээд номныхоо яриаг эхлэх гэдэг. Тийм үү. Дараа нь яригдчих уу. За. Сэдв нь ном. Тийм бай. Уучлаарай. Ерөнхийдөө миний ойлгосноор бол ерөнхийдөө энэ нийгмийн байгууламж нь одоо тэр сүргийн сэтгэлгээтэй бөөнөрөө коллектив хамтарсан байдаг гэдг нь болохтой зэрэг ерөнхийдөө бол нэг айдас юм уу те одоо бурхнаас айж те одоо энэнгүүл нүгэл те эсвэл одоо ямар нэгэн айдасаас болж иж өөрөөсөө биш бусад гадаад хүчин зүйлээс айж эсвэл хүчирхийлүүлсэндээ ингээд нэг юм бөөнөрөө амьдарч яадаг тийм нийгмээс нөгөөх нь хувь хүний эрх чөлөөтэй гэдэг нь болохтой зэрэг нөгөө мораль дээр тулгаруулсан өөрийнхөө ёс суртахуунаар өөрөөсөө ухамсарласан тийм хүн чинь одоо хувь хүний эрх чөлөөтэй хүн тийм өөрөө тэгж ухамсарласнаас үүсэх тийм нийгэм гэдэг ийм хоёр ийм ялгаа гарч байгаа юм байна л да. Тэгээ би энэ хувь хүнээс гэдэг дээр нь манайхан нэг
буруу ойлголт байдаг нь болохоор ялангуяа энэ бурхны шашинтай орнууд чинь энэ амиа бодох үзэл гээд амиа бодсон хүн муухай гэдэг тий. Энэ нэг тийм буруу ойлголт яваад байгаа. Яагаад гэхдээ зэрэг бусдыгаа бодох юм бол аюу сайн амиа бодох юм бол муу гэд эн чи яг амиа бод гэсэн үг шүү дээ тий. Миний эрх чөлөө хамгаалагдчихвэл эсвэл чиний эрх чөлөө хамгаалагдчихвэл бүгдээрээ эн чинь яг тэгшээргүй үйлчилдэг учраас бүх хүмүүсийн эрх чөлөө хамгаалагдж байгаа маа гэдгээр ойлгох ёстой болохоос ганцхан миний эрх чөлөө хамгаалагдаад та нар бол одоо боолийнхоо системээр яв гэсэн үг биш үү тийм ээ. Энийг нэг жоохон буруу ойлголтын зөрүү байгаад тийм шиг байсан. За тэгвэл нөгөө юугаа эхлэх үү арай болоогүй байна уу? Тэгээд юу номоо эхлэе. Тэгээд аяндаа яриад явж иртэл энэ маань угаасаа л хөгдөд энэ бүлэг дээр нь огт зэрэг ерөнхийдөө бол нэг их ийм юу гараагүй, саяны юутай гараагүй. Энэ бол ерөнхийдөө энэ хүн бол Михаил Шишкин гэдэг энэ Оросын нэрт зохиолч 1961 онд төрсөн юм байна. Тэгээ энэ хүний төрсөн үед одоо ямархуу үйл явдал болж исэн, Орос орн ямархуу байсан тухайл бичсэн юм байна те. Них урт биш. За би тэгээд яриад эхэлчихв те. Тэгээд юм чинь. За энэ би бол 1961 онд төрсэн хүн. Юрий Гагарин энэ жил тэр жил сансарт нисээд Оросууд бид нарын одоо их бахархдаг үйл явдал болсон он жил төрсэн хүн юм байгаамаа. Тэгээ өөр бас сонирхолтой үйл явдлуудаас ганц нэг дурдсан одоо жишээ нь Сталины шарлыг харанхуй шөнөөр энэ Ленинийн мавзолоогоос ч гаргаж улаан талбайд гаргаж зөөж оршуулсан юм байна. Тэгээд зөвлөлт холбоот улсын коммунист намын 20 жилийн ой болоод тэгээд тэр хурал дээр 1980 онд зөвлөлт холбоот улс коммунизмаа байгуул дууснаа гэж зарлан тунхагласан жил юм байна. За тэгээд Сталин нас ороод тэгээд арай нэг гайгүй уур амьсгал зөөлөн болоод энэ гулаг руу хүмүүсүүд их явуулахаа болоод энэ алж иддэг хоригдлуудын тоо цөөрөөд ерөнхийдөө нэг 60-аад онд бол нэг арай гайгүй зөөлөрч ирсэн боловч яг үн чанартай бол бас чанга гарвал байсарсан. 1956 онд Унгөрчууд ч бас энэ коммунизмыг эсэргүүцэж боссон юм билээ. Тэрийг дарах гэж танк оруулсан. 1962 онд Новочеркасскийн вагоны ажилч заводын ажилчдын бослогыг бас танкаар дарсан юм билээ. Тэгээд тэр нь болохтой зэрэг би энэ үтсэн чинь энэ ном дээр бичээгүй ямар бослог болсон юм бол гэж үтсэн чинь юмны үний 35% өсгөөд цалин бас 35% буруулсан. Тэгээд тэр хүмүүсүүд эсэргүүцээд тэр намын байрны юуруу дайрч ороод тэгсэн чинь гадна талаас нь танкаар 24 хүнийг дайрж алаад тэгээд тэр энэ бослогыг зохион байгуулсан гэж 7 хүмүүсүүдийг цаазаар авсан юм болоо. Тэгээд 90-ад оны үед цаагцсан нэг юм болсон юм байна. Оросд өөрсөнд нь. Тэгээд энэ хүн ч одоо 61 он төрсөнхөр 64 онд Хрущевыг унгаах гэж бас арай энэ зөөлөн бодлого явууллаа гэж Хрущевыг унгаах гэж нэг хэсэг хүнсний бараа айгүй ховордоод албаар хавардуулаад тэгээд нөгөө толоноор өгдөг гэд ээж нь дагуулад 3 настай байхад нь нөгөө хүн болгонд нэг толоноор өгдөг болохоор хүүхэд ч гэсэн өгдөг гэд гурил будаан зогсдог байсныгаа санддаг юмаа 3 настай байсан ч гэж үтсэн байна. За тэгээ ерөнхийдөө бол коммунист зөвлөлт холбоот улсын үед хүүхэд нас маань аз жаргалтай өнгөрсөн. Яагаад гэвэл энэ улс төрийн юмнуудыг нэг хүүхэд нас тоодог учраас миний хүүхэд нас бол аз жаргалтай хүүхэд нас байсан гэж Шишкин бичсэн байна. За тэгээд ерөнхийдөө 60-аад он гараад ирсэн чинь энэ нэг актер коммунизмын үзэл суртал инээ тэр нь ерөнхийдөө суулраад яг 5 сарын 9-ний бол Ялтын баяр гэдэг бол их үний юм чи одоо ер нь хүн итгэлтэйгээр бүгдээрээ тэмдэглэдэг чухал байсан. Ер нь тэгтээ бол энэ хөвгдөн дайн гэдэг нь хаан чи юу чин тэр ерөөсө гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй зүйл учраас бас тийм хойл сонсогддог нэг ер нь тийм нэг шин биш те нэг тоодгүй ер нь мэдээ зэдэг үздэггүй нөх их үнэмшдэггүй за мэдээ үзэх юм бол дараа нь хамгийн сүүлд спортын хэсгийг аягүй үздэг. Тэгээ спорт болохоор тэр үед нэг хоёр системийн дэлхийн аварга олимп юу гэдгийг те хоёр системийн оролцдог болохоор ингээд яг тэмцлийг нь талбарвал тэр спортод байдаг байсан одоо Канадын юм уу Америкийн
багийг ялах юм бол аюу их баярлдаг тий. Тэгээ Чехословакийн хоккейчүүдтэй хоккей тоглоход маш их чухал байдаг байсан. Нөгөө 68 онд эдгээр чинь Чехословакийн юуг бас Чехословак руу орж танкаар бас коммунизмын эсрэг хөдөлгөөний эдгээр чинь буудаж байсан учраас чехүүд аягүй дургу. Тэгээд хоккейгоор Орос аягүй сайн, Чех аягүй сайн. Тэгээ энэ хоёр ч аягүй бараг үзүр төрөнд үлдээд тэгээд ингээд тоглохоор Чехийн балианшгууд нэг стадион дүүрэн та нар танкаар бид нар гоолоор гэд хашгирдаг. Тэгээ энэ тэр үед энэ бид нар энэ чехүүдийг фашизмаас чөлөөлж өгсөн энэ яасан хүний юунд юу мэддгүү талархаж мэддгүү гэж бас дотроо дургуутдаг байсан тэр үед гэж бичсэн байна. За тэгээ энэ хүн маань энэ зохиолч маань тэгээ өсвөр насндаа ирээд тэгээ ерөнхийдөө бол бас зарим юмнууд дэмзэгэлдэг болсон маань ерөнхийдөө энэ Оросод энэ улс гаднаадын улсууд дургүй юм байна. Бид нарыг бас ингэдэг юм байна, ингэж үздэг юм байна эдрийг мэддэг болоод эмзэгэлдэг үе эхэлсэн. Хүүхдээ хахтаа бол их мэддэггүй байсан гэдэг. Тэгээ зөвл талбайд улсын одоо ололт амжилт гэл улаан талбай дээгүүр баяр болгоноор танк буужин явуулаад цэрэг жагсаал парад хийгээл одоо коммунизмыг ялж байгаа коммунизм байгуулж байгаа агуу ард түмэн гэл тэгэл айгүй зургатаар айгүй мундаг гэж гаргадаг боловч ер нь өдөр тутмынхаа амьдралд бол ерөнхийдөө бол бараа таваар ховор хайдаг ирдэг. Тэгээд правда сонноор хошингоо арчичгаад хамгийн сайхан амьдралаар нийгмийг байгуулж байна гэд бид нэр тангарглаад явж байлаа гэж үтсэн байна. За тэгээд ерөнхийдөө бол ингээл худал хуурмаг энэ янз бүрийн коммунизм байгуулна, тийм ингэн нэ тэр гэсэн тийм үлгэрийн юмнууд надад ерөнхийдөө худал хуурмагуд нь ерөнхийдөө ялзраад үнэр нь гараад чих юм уу. Тэгээ урд нь болсон тэр энэ 17 оны хувьсгалаас хойш алуулж хэдүүлсэн энэ олон сая хүмүүсэд юуны төлөө алуулсан, ямар хэрэгтэй байсан эдгээр нь ерөөсөө тэрийг ярихгүй. Тэгээ ер нь худал хуурмын юм чинь өмхөрөө тэгээд савнаас нь гаргаж хаяхгүй болохоор ингээ өмхөрдөг тийм үе эхэлсэн. Тэгээ энэ манай энэ коммунистуудын дарга нар бол тэрийг савнаас нь гаргаж хаях зориггүй байсан. Одоо тайлбарлахгүй тийм. Тэгээ ерөнхийдөө их сургууль эдэр дандаа марксизм ленинизмын онол заадаг. Тэгсэн мөртлөө заадаг багш нар маань ч гэсэн бид нар ч гэсэн тэгээд багш нарын өрөөнд ороод амаа дараад жумалцдаг болсон, итгэж байгаа, үнэмшиж байгаа хүн ер нь байхгүй болсон үе байсан гинэ. За тэгээд улсын хил хаалттай байсан ч гэсэн одоо ингээ барууны сууг мууг бүдэг бадаг ингээд хүлээж аваад сонсоод ер нь барууны ертөнцөөс чимээ аваад тэгээд дипломатууд, сэтгүүлчид, тамирчид баруунаас баруун яваад ирэхээр гой ховтос хуунаар гэр охин бараа пянзам тоглуулагч эдэрг авчираад тэр нь үл ерөөсө барууны бол үн төлбөргүй хамгийн сайн реклам болдог байсан. Тэгээд энэ урлагийнхаа эдэр заримдаа дипломатууд ажиллаар явчаад тоглолт өдрөөр явчаад баруундаа үлдэд орохчдөг байсан. Тэгээд тэр мэрийг хүмүүсүүд сонсоод ерөнхийдөө ингээд нэгийг бодож эхэлсэн байл тийм эднэр тийм аимшигтай муухай газар яахаараа үлдчихдэг вэ сайн дураараа гэдэг нь нэг таархаа байгаад тэр чинь энэ үед бол баруун шиг аимшигтай муухай газар байхгүй гэж сурталчдаг байсан болохоор тэгээ ер нь ингээд бага багаар нөгөө түрүүний яригдаад байсан нөгөө Сиамын ихэр толгой тасалтай хайцсан гэж ярьж байсан тэр нэг жижигхэн толгой бол эргээд ургаж эхэлсэн. Аажмаар тэгтээ зогсгоо аргагүй байн ургаж эхэлсэн. Нөгөө либерал толгой. Тэгээ ерөнхийдөө ах нь бол энэ өөрөөс нь 6 ах хүн байсан билээ. Тэр нэг нууц ном уншдаг дугууланд явдаг. 20-той номнууд уншаад тэгээд хоорондоо ярилцдаг тийм тэр ахын нөлөө бас нэлийн байсан шиг л. Тэр нь болохоор зэрэг нэг юм коммунизм эсрэг тэмцлийн хэлбэр нь байсан. Тэгээ ерөнхийдөө ном уншина гэдэг бол ерөнхийдөө хувь хүн өөрийнхөө чанарыг хадгалж үлдэх бидний зэвсэг байсан юм аа. Тэгээд би одоо 16 настай байхдаа 2 мөрөөдөлтэй байсан. Нэг нь зохиолч болно гэж мөрөөддөг байсан. Нэг нь болохоор зэрэг дэлхийгээр аялна гэж боддог байсан. Тэгсэн чинь манай ээж аав хоёр гээд энэ 2 боолын шоронгийн ертөнцийн 2 боол хүн намайг бас нэг боол болгоод төрүүлсэн
миний бичсэн номыг уншихчгүй, хэвлэгчгүй гадагшаа явъя гэхээр гарч болохгүй хил хаалттай нэг ийм үе байсан юм аа гэж бичсэн байна. За тэгээд 18 нас хүрээ тэгтээ бол бид нар бол дотроо энэ коммунист лагерийнхаа орон дотор бол явж болдог байсан. 18 нас хүрээд анхны хайртайгаа оюулаа 18-тай Балтийн орноор аялсан гинэ. Тэгээд бид нартай бол тэр ч одоо Балтийн орн чинь барууныхан гэд бид нартай манай барууныхан байсан. Одоо өөрсөндөө бол барууны байсан юм л да. Тэгээ энэ аял бол маш сайхан байсан боловч надад бас энэ сэтгэл санааны шарх үлдээсэн аял байсан юм аа. Тааллынд хүнээс зам асуухад хариулахгүйсэн гэсэн. Яг үнэндээ бол энэ хариулахгүй байгаа тэдний хариулт байсан юм билээ. Бид нар бол тэр хүмүүсийн хувьд тэднийг эзэн түрэмгийлэгчт нь эзэн түрэмгийлэгч хүнтэй юм ярьдгүү гэдгийг гэж хариулсан юм билээ. Тэгээд би энэ ихтэй надад айгүй шарх болж эмзэглэж үлдсэн боловч надад маш чухал зүйлийг миний амьдралд надад ойлгуулсан үйл явдал болсон юм аа. Юу ойлгосон бэ гэхээр чи бол өөрийнхөө хэл, өөрийнхөө улсын түүх, өөрийнхөө танилцж амжаагүй үг эсхийн үйлдэл, тэдний эс үйлдэл энэ бүх юмны өмнө хариуцлага хүлээдэг юм байна гэдгийг ойлгуулсан юм болсон юм аа. Тэр үед эмзэглэж байсан ч гэсэн одоо бол тэр таалын надтай яриаг хүмүүст бол би талархдаг ийм чухал юм ойлгуулж өгсөнд гинэ. За тэгээд манай тэр нийгмийн үед бол хүний оюун санаанаас бусд нь биеийн хүртэл тэр өөрийнх нь байгаагүй. Одоо жишээ нь сургуульд бол одоо ингээд Калашников нүдийг боож агаад Калашников задлуулаад буцаагаад эвлүүлдэг ч юм уу тий одоо янз янзын дэрүүд манай ч гэсэн хийжсэн шүү дээ. Свободник мовадник гэл бүх юм цаанаас нь шийддэг. Миний оюун санаа бодол оюун ухаан бол зөвхөн өөрийнх л байсан. Бусад юм бол тэр одоо өөрийнх биш байсан. Ном уншихул тэр одоо хамгийн сайн хамгаалалт байсан. Тэгээд унших номны хувьд бол ерөөсөө одоо жишээ Набоков гэдэг нэг ном Орсын зохиолч баруунлаа гараад ирсэн. Тэрний ном их хориотой байсан. Тэр бол ерөөсөө улс төрийн агуулгагүй ном бичдэг. Тийм хүн байсан шүү дээ. Одоо та нар мэдэх бол Лолита гэдэг нэг тийм бахан бестселлер болоод байсан. Тэднийг өччихсэн киноны Набоковыг хүртэл хордог байсан. Энэ админ зэвсэгтэй зөвлөлт холбоот үйлсгээд том гүрэн ийм зохиолчш хүртэл айдаг байсан юм аа гэж утсан байна. За жишээ нь Лев Королев гэдгийг уншихад маш хүнийг уншдаг байсан. Найдвар, хүч, амьсгалахаагаар амьд явах зориг өгдөг байсан. Ийм зохиолчийг бас уншдаг байсныг бичжээ. За тэгээд Берлиний хан бол одоо ингээ одоо социалист лагер энэ барууны хооронд ингээд хязгаар зурвас бодит ингээ харагдж идэг хил хязгаар байсан. Бидний хувьд бол миний залуу наснд бол тэр хязгаар бол бидний дотор хүмүүсүүдийн хооронд байдаг байсан. Хаана эрхчлөөтэй байж чадахгүй, хаана байж чадахгүй гэдгийг хүмүүсүүд өөрснөө олж хардаг. Тий одоо жишээ нь найз нар дотор ч юм уу эрхчлөөтэй байж болдог байхад тэр гараад эрхчлөөтэй байж болдгоо бид нар тийм тусдаа үл үзэгдэг хантай байсан юм аа. Үзэл санаагаа хэлж болдгоо тийм гэж. За тэгээд өөр гол нь хүмүүсүүд айгүй ерөөс энэ системийн эсрэг тэмцэх ямар ч боломжгүй шансгүй байсан. Тэгээд дандаа ганцаараа тэмцдэг. Яг ингээд тэмцэж байгаа ч мэдэхгүй нэг юмнээс болол ингээд тэмцээд тэгээд тэд нар болохтой зэрэг энэний эсрэг нь тэмцээд ямар ч амжилт олох боломжгүй байдаг байсан. Нэг нэгээр нь ингээд диссидентүүдийг тэгэл нэг нэгээр нь тэр дорн буруутгал шоронд орхин хориол эсвэл галзуугийн больниц твтүүлчдэг ийм үе байсан юм аа. Тэгээ манай ээж болохтой зэрэг манай ахаас тэр нууц ном уншдаг, бүлэмд явдаг ярьдаг болохоор айгүй айдаг байсан. Тэгээ ээж нь ахыг нь шоронд орчин гэж айгүй айгаад дандаа тэр хоёр хоорондоо муудалцдаг байсан. Тэгээ манай ээж болохтой зэрэг яг уу тэр ээжийн хувьд бол тэр амьд гарах ухаан байсан. Одоо
манай ээж харин тэр ах маань ээж маань ойлгоогүй зүйл бол энэ хүмүүсүүд энэ тэмцэж байгаа хүмүүсүүд бол өөрснийгөө золиослоогүй маа эднэр чи харин энэ зөвлөлт толгойд улс гэдэг энэ шорон дотроо ёстой жинхэнэ өөрийнхөө шоронд орж байгаа ч гэсэн өөрийнхөө шийдээд явж байгаа цөөхөн эрх чөлөөтэй хүмүүсүүд нь тэднэр байсан юм аа гэж утсан байна. За тэгээд эрх чөлөө гэдэг бол ийм үнэтэй зүйл байлаа манай тэр бидний нийгмийн үед. Тэгээд нөгөө коммунизм байгуулна гэсэн 80 он одоо ойртож байсан 1980 он. Тэгсэн чинь юу болсон бэ? Нөгөө коммунизм байгуулна гэсэн чинь зөвлөлт толгойд улс бол ерөөсөө атомын бөмбөгтэй ч гэсэн ард түмний оюун санааны хувьд бүр доройтсон. Тэгээ нэг ард түмний нэг хүнсээр хангахтай төдий авилгал хулгайнд бүр хэрээс хэтэрч гисэн ийм нийгэмтэй 80 оног золгосон юун коммунизм байгуулах байтугай. Тэгээд зөвлөлт толгойд улсын ер нь энэ хүүдэн дайнд ялагдсан барууныхнад ялагдсан гол нэг зэвсэг бол энэ видео рекордер гэдэг ийм одоо кино үзэж болдог нэг тийм аппарат одоо манай одоо ч ер нь байдаг юм уу байхгүй хаа. Энэ DVD рекордерын өмнөх хувилбар юм байгаа. Тэгээд тэрний эсрэг бол ерөөсөө энэ социалист юуныхан бол ямар ч эсрэг нь тэмцэх бол зэвсэг байгаагүй. Танкаар ирээд дайрсан бол урдаас нь бол байлдах танк бол хангалттай байлаа. Харин энэ видео рекордер гэдэг юмны өмнөөс тавих зэвсэг бол ерөөсөө энэ зөвлөлтийнхэнд байгаагүй маа. Тэгээд энэний рекордер гэдэг юмыг гаргаснаас хойш энэ баруун энэ Америкийн кинонууд энэ Холливуудын кинонууд аявих гарч ирээд тэр үед чинь Холливуд чинь бүр киногоо албаар ч юм уу бүр үн төлбөргүй өгчдөг байсан гэсэн. Тэгээ хүмүүсүүд нь бүр өдөр шөнөгүй тэр чи үзээд бүр манай Монголд улаан болон гэж сумын улаан болонд хүртэл гаргадаг байсан ш. Тэгээл хүүхдүүдэд дагуулan яваад очиж үздэг. Тэгээд тэрэн дээрээс тэр киноны үйл явдал эдрийг бол нэг чухал байсан. Одоо сайн кино муу кино ерөөсөө тэр үйл явдал нэг чухал биш. Хүмүүсийн бүр албаартлаа хардаг байсан юмнууд нь болохоор ямар сонио ховцсон бисгий юм бэ? Ямар гоё гэрийн тавилгатай юм бэ? Ямар гоё юм иддэг юм бэ? Машин яасан гоё юм бэ? Гэсэн нэг юм хагас өлсөглөн ядуу зөвлөлтийн хүмүүсүүд бид нар ингээ алмаардаг байсан юм аа гэж утсан байна. За тэгээд тэр үед чинь энэ өөрснийх нь амьдрал юу байхаар за ирээдүйд коммунизм байгуулах гэсэн лозун тунхагтай. Тэгээ одоо баахан худлаа амлалтуудтай амлсаар хагаад одоо эн чинь 80 он ирчлээ шүү дээ. Энэ олон жил амлснаас нь бүр залхацсан. Тэгээд ер нь одоо өнөө цагт л амьдрахыг хүсэж эхэлж байгаа байхгүй тэр кинонуудыг хараад хүн гэдэг чинь ер нь ингэж амьдрдаг юм байна гэж бодоод тэгээ ингэж ойлгосон энэ үе энэ одоо энэ системийн төсгөл ирсэн юм аа гэж шишгэн битсэн байна. За тэгээд дээрээс нь 1979 онд Афганистаны дайн болоод тэгээд хин ч Афганистан руу дайнд явахыг хүсээг байхад тэгэл одоо империйн юугаар одоо шийдвэрээр тэгээд дайнд явахаас аргагүй болоод дайн хийсэн. Тэгээд ер нь дайнд ялах юм бол империйн нас нэмэгддэг, ялагдал бол империйн насыг багасгадаг. Тэгээд энэ дэлхийн 2 дугаар дайн бол энэ Сталины Гулагийн улсыг бол насыг нэмэгдүүлсэн, бэхжүүлсэн. Харин энэ Афганистаны дайн бол зөвлөлт толгойд улсын насыг богиносгох юм аа. Эдгээр чи Оросч ялагдсан шүү дээ. Тэгээд Афганистанаас ирсэн шарилыг бол ингээ оршуулахад өгсөн газрын хаанаас урсан бэ? Төрсөн оны дээр нь бичээд тэг хаанаас урсан бэ гэдгийг бичиж болохгүй гэдэг хордог байсан. Тэгээд миний наац эгч бол Запорожоос ирээд Запорож гэдэг чинь одоо Украин шүү дээ тийм ээ. Тэгээд хүүн Афганистанд алагдсан байсан. Тэгээ хүүгийнх нь алагдсан газрын Шорог гэд тэр хамт явж исэн найз нь ээжд нь авчирч өгсөн юм байна л да. Тэгээ тэр манай эгч маань тэр эндүүд ч гэсэн нусны альчууртаа нандинж бооцсон тэр Шорог хатцсан Шорог ингэжтэй наагаад уйлдаг байсныг би мартдаггүй маа гэж бичсэн байна. Тэгээд энэ шишко өөрөө бол герман хэлний цэргийн орчуулагчаар бэлтгэж тэр Москвагийн багшийн сургуульд яг сурж байсан үе юм билээ. Тэгээ 1980 он гэдэг чинь хойдон жил нь Олимп болно гэд Москвад Олимп болсон шүү 1980 онд. Тэгсэн чинь энэ барууныхан чинь энэ
Афганистан руу дайн хийсэн бид нар санкц бойкот хийнгээд энэ тамирчтай тэр олимпиад нь явуулаагүй. За тэгээд тэр энэ нөгөө хэлмэрч байсан болохоор энэ барууныхан ирэх юм бол орчуулна гэдэг ийм олимпийн бэлтгэл маягийн тим юмд явдаг байсан. Тэгээд одоо тэр тэгээд Оросууд нь гадаадынх нь ирээгүй тийм зөвхөн энэ юунаас л ирсэн гэж байгаа. Швейцараас 70 тамирч ирсэн гэж байгаа. Энэ нөгөө төвийг сахисан гэд. Тэгээ анхудаага швейцарууд амьдралдаа бараг гадаадынхан байхгүй 2 алтан медаль авч үзсэн тэрийн гэсэн. За тэгээд дараа нь нөгөө Брежнев гэдэг эдгээр чинь даргатай байжгаад Брежневга нас ороод Андропов гэдэг энэ КГБ-ийн дарга, энэ ФСБ-ийн дарга байсан хүн дарга нь болоод тэгээд энэ Андропов чинь нөгөө КГБ-ийн босс байсан хүн чинь аимшигтай чанга хүн эргээд нөгөө арайгаа гүзөөлөрж ирсэн нийгэм чинь эргээд чангараад тэгээд эн чинь бүр балраад ээж нь сургуулийн ажилласаа халагдаад ээж нь болохоор тэр Москвагийн сургуулийн захирал байсан, урд нь бас багш байсан, 30 жил ажилласан захирал болчиход байж байхдаа энэ юу яасан гэдэг хэрэгээр энэ Высоцкий гэж юм тийм бас дуучин байсан гэсэн. Тэр айгүй алдартай дуучин бас тийм жоохон коммунист үзэлтэй биш. Тэр Высоцкигийн дуунуудыг дуулдаг хүчлэг сургуулийн хүүхдүүдийн зохион байгуулъя гэхээр нь зөвшөөрөөд тэгээд тэрнээс болоод ээж нь сургуулаасаа ажилласаа халагдаад нөгөө ах нь нөгөө ном уншдаг ах нь шоронд яваад эн чинь бүр юуны тийшээ Курскийн тийшээ шоронд баригдаад ном уншсанасаа болоод 20 ном уншсан гэд. Тэгээд Курскийн тийшээ Льгов гэдэг газар руу хойд ураад торигдсон гэж байна. За тэгээд эдний Оросын ерөнхийлөгч нь 80-аад онд ингээл айгүй хурдан би араас нь асуусан 1984 онд Горбачев гарч ирээ. Тэр дунд чинь бас нэг ганц 2 хүн бас солигдсон юм аа. Тэгээд Горбачев гарч ирээд гинэт нөгөө перестройка гэдэг юм яриад тэгээ ер нь айгүй хүмүүсд найдвартай болоод ер нь их сайхан цаг ирж гин гэж Горбачевоос хойш найдвар нь сэргээд тэгээ 20 нөгөө 20 байсан номнууд чинь бүр хэвлэгдэг болоод ахаан суллагдаа тэгээд ээж нас хөрх амтан тэр ажлаас гарснаас хойш хавдартай болоод баахан эмнэлгээр яваад тэгээд ахтайг нь уулзах гээд амьд байгаад байсан юм. Ямар ч байсан ахтай нь уулзаад тэгээд нас орсон юм билий. За тэгжээтэл нөгөө энэ нөгөө зөвлөлт толгойд улс чинь перестройка болсон чинь Тифлис гээд одоо гүржид 100 мянган хүн зөвлөлт толгойд улсаас гарна гэж жагсаал хийгээд тэгэнгүүт чинь бас энэ гарахгүйгээд ерөнхийдөө Горбачев чинь зөвлөлт толгойд улсаа задраахгүйгээд бас танк оруулж тэр гүржийн хүмүүсүүдийг алж идсэн билээ шүү дээ. За тэгээд ерөнхийдөө бол перестройкийн би энэ буруу тестараагүй юм ярьч. За яг за ямар ч байсан тэгээд юу болсон юм бэ? Виз гадаадын виз авдаг болоод одоо хилэн нээлттэй болоод тэгээд манай ээж аав хоёр ерөөсөө гарч гадаад явж баруун явж үзээгөө гадаад явж үзээгөө тэгээд энэ хэм маань энэ шишгэ анхудаага юу явж исэн бэ? Баруун Германы виз аваад тэгээд зүүн Германд байдаг найзууд дээр танилуд дээр очиж чанаад өдөр нь болохоор баруун Германд очиж баруун Германыг үзчихэд шөнө болохтой тэр найзууд дээр зүүн Германд очиод байжсэн. Тэгээд нөгөө зүүн Германых нь нэгдэг нөгөө хаана унааг байсан болохоор айгу хатаархаа чи ямар гоё юм бэ бид нар очиж үзэх юмсан гэдэг байсан. Тэгээд тэр үед би баруун талд нь гарчаад Берлиний ханы баруун талаас тэр хан дээр граффитигаар скоро гэд энэ орсоор бичсэн жисэн удахгүй гэд тэгэд очиод би найз нартаа хаанарч гэсэн удахгүй энэ ханны цаа талд гарна гэж хэлжсэн болохоор тэгж бичсэн байсан юм аа гэж ярьсныг энэ өгүүлгийн нэрийн тэр скоро гэж нэрлсэн байлээ. Тэгээд тэр нь анх удаага тэр зураг авахулсан байдаг. Тэр үед бол айгүй би залуу аз жаргалтай айгүй тэрийг гоё байсныгаа битсэн байна л да.
дэлхийн төвөгтэй миний хувьд анх удаага хийжсэн диалог байсан бэ лээ. Тэр хан дээр тэгж бичижсэнийгаа гэд. Тэгээд эднэр ч овоо ингээд нэг арчилсан болоо явж исэн чинь 1991 онд тэгтээ бас л ингээд нөгөө коммунист нам эдгээр чинь эсэр арчлыг бий болохгүй гэж хоёр хүчин бие биенийхээ өмнө үзээд байгаа байхгүй. Тэгэнгүүт 1991 онд онц байдал зарлаад энэ коммунистууд нь коммунист намынх нь Горбачов ерөөсөө өвчтөй болсон. Одоо энэ дараалах ажлаа хийж чадахгүй болсон гэд Горбачовичийн одоо энэ Украины Крим дээр байж ахт нэг гэрт нь хорчоод тэгээд Москвад онц байдал зарлаад танк оруулаад тэр юу яатсан бэл. Пуч төрийн эргэлт хийсэн бэл. Тэгээд тэр төрийн эргэлтээ хийнгүүтээ телевизээр ерөөсөө гаргахгүй. Телевизээр Чайковскийн Хунд нуурыг л ерөөсөө хит дахиад араас нь явуулсан. Тэгээ Оросууд мэддэг гэж байгаа байхгүй юу? Хунд нуур зургатаар явах юм бол нэг юм болж гэж мэддэг. Тэгэхэд миний хүү маань Москвад манай хүү маань 3 настай байсан. Тэгээд энэ бол аимшигт. Яагаад гэвэл зэрэг эдгээр чинь парламент нь коммунистуудынхаа талд одоо засгийн газар нь арчилсан маягаар байгаад байдаг. Тэгээ арчлыг яагаад эсэргүүцсэн бэхээр тэр үед бас ингээд манайх шиг ингээл яг хангамж дээр айгу муу да. Тэгээд энэ юм хомстоод энэ тийдгүү замбраагүй байдал үгүйсээд тэгээд энэ иймэрхүү байдал үгүйсээд тэгээ ер нь хүмүүсүүд болохоор хоорондоо болохоор ингэж ярьж исэн гэж байна. Ер нь одоо амиа бодох цаг ирж байна. Энэ Литв гүржүүд бүгдээрээ тустай гарна гэсэн чинь явж нухчин даруулсан юм байна. За одоо удахгүй ер нь 100 жилийн өмнө болж исэн болох юм байна. Одоо ер нь актерийн болох гэж ингээд хүн болгоно гэсэн юм байна л да. Тэгээд араас нь тэр дүүмийнх нь болохтой зэрэг энэ коммунистууд сонгогдсон. Бүр яг коммунизмын үед нь сонгогдсон гişүүдэн дотроо байгаа. Тэднэр нь төрийн эргэлт хийгээд тэгээд нэг 91 онд чинь тэр юу яасан бэл. Горбачовыг Кремлд байлгаж жагаад тэгээд энэ арчил хүсэж байгаа энэ Шишк эднэр чинь Шишкний сурагчид эднэр очиод тэр юугаа хамгаалаа тэр цагаан ордон гэдэг тэр одоо тэр засгийн газрынхаа өмнө баахан баррикад хийж хэд хоног 3 хоногч гэлөө тэгж жагаад ялаад тэгээд нэг энэ удаа болохтой зэрэг арчил ялсан 1991 он юм бэл. Тэгээ энэний дараа 93 он дахиад нэг юм болно. Гэхдээ яг энэ 91 онд болохтой зэрэг энэ Шишк болохтой зэрэг герман хэлээр мэддэг байсан болохоор энэ барууны юунууд очсон, сурвалжлагчид очсон. Тэгж яхад би одоо энэ миний хүү 3 настай, миний хүү одоо энэ арчилсан эрхчлөөтэй Орос амьдранд өснө гэдэгт би их баярлж байна гэж ярилцлага өгсөн одоо хүртэл байдаг. Хаяын зургатаар гарч идэг гэж хэлээ. За тэгээд энэ Скоро гэдэг энэ эхнийх нь хэсэг ингээд дуусж байна. 91 оны үйл явдлаар. Ойлгогдвоо та нарт ойлгодоогүй юм байвал асуугаарай. За баярлалаа мэд. Өнөөдрийн сэдв энэ хүрт байгаа юу те? Тэг өнөөдрийн сэдв нь одоо энэ байна одоо 90 оны те. Тэгээд дараагийнх нь болохоор зэрэг яг 90-ад онд болсон тэр нөгөө өмч өвчлөлийн тухай. Тэгээд цаашаага дараа нь Путин гарч ирсэн тухай гэд явчихж байгаа. Тэг өнөөдрийн хэсгийн маань нэр нь Скоро гэдэг. Энэ ерөнхийдөө тэр өнөөдрийн юмд бол миний бодлоор бол нөх их сони юм байхгүй. Энэ хүний яг коммунизмын үед ямар байсныг л энэ барууныханд яагаад тэр арчил бий болсон гэдгийг л бичсэн юм шиг байна да. Нэг чухал юм бидний талаас бол бидний мэддэг юмнууд байгаа биз тий. Тэг яг л мэддэг юмнууд
эсвэл гараад байна л та тий. Өөр манайхан нэгээс асуух эсвэл нэрээ тийм юм байсан штэ гэд ингээд ярих тул байл. Ярьж болно. Гараа үргээ. Дараагийнх нь болохоор аягүй сонирхолтой. Миний хувьд сонирхолтой байсан. Ягаад гэвэл зэрэг яг өмч хөвчлийг яаж хийсэн юм бэ гэх тээ. Жишээ нь одоо би энэ ном дээрээс уншаагүй өөр ном юунаас харж байхад одоо энэ өмч хөвчлийг бүр албаар хийгээд тэгээд хамгийн эцэст одоо ингээд зөвлөлт холбоод улсын эдийн засгийн 40% нь 22 хүн олигархийн гарт татсан байгаа хгүй өмч хөвчлээр. Тэр нь болохгүй зэрэг одоо яг энэ 90-д онд өмч хөвчл гэдгээр хийгдээд тэгээд дараагийнх нь акц нь болохоор одоо энэ Путин гарч ирээд анхны хийсэн юм тэр Чечений дайны дараа тэр энэ олигархуудыг хязгаарлах гэдэг дээр нь эхлээд тэр одоо Ходоровскид 10 жил шоронд ял өгчөөд одоо ингэж байгаа хгүй чинь ерөөсөө та нар Оросын өмчийг авсан одоо та нар одоо та нарт одоо хэрвээ үгэнд орохгүй те миний аяар байхгүй бол одоо ийм болно шүү дохио болгож тэр Ходоровский эдрийг яагаад 10 жил өгөөд бас нэг 2 3 хүн бүр зүхтааж гараад тэгсэн чинь тэр одоо 22 хүний бусд нь Путин дээр очиж гүйж очиод ингэсэн гэж байгаа. За бид нарыг одоо ингүүлэхгүй тулд бид нар одоо яах ёстой юм бэ гэд тэр Оросын өмчийн 40%-ийг эзэлчихсэн 20 хүн чинь Путинээс очиж асуусан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Путин юу ч хэлсэн гэж 50% гэсэн гэж байгаа. Тэгэхээр өмчөөгөө ер нь 50% өг гэсэн мэт өөртөө. Юунда. Тэгэхээр н одоо тэгээд за улсдаа буцааж өгөх юм байна гэж ойлгосон юм байна л да. Тэгсэн чинь үгүй улс төгөхгүй надад гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ олигархийн системийг санхүүжүүлж байгаа чинь энэ хүмүүсүүд байнга энэ Путинд 50% өгж байгаа хүмүүсд биш шүү дээ. Ийм системтэйгээр явагдаж байгаа. Яа. Амар юм. Манайд ч одоо энэ өмч хөвчлийг чинь л одоо арчил гарч ирэл арчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн залуучууд нь хийгээл энэ улсын эд үйлдвэрийг хийж тийш нь зүгээр дуусгаал ийдсэн л гэж ойлгоод байд. Тэгээ энэ 96 он илүү 96 оны сонгуулийн өмнөх нь 95 онд байна. Тэр үеийн улсын хурлын дарга гэж одоо баг онд байсан билээ шээ. Тэгээ яг тэр хурлын протоколдор бол амар юм байдаг шүү дээ. За 90 өмч хөвчлийг ингээд одоо часраагаан засгийн газар хөдөл хийсэн юм шиг байна. Миний ойлгосноор. Тэгэхэд 90% нь илүү тэр чинь бас улсын айгүй олон үйлдвэр хэд 4,000 шахуу илүү хэд үйлдвэрүүд яг энэ 92-оос 96 он хооронд явуулсан юм. Тэгээд тэрийг эдгээр чинь дүгнэхтэй ер нь айгүй үр дүнгүй давхрал ихтэй. Тэгээд тэр их өмч хайцсан. Тэгээд тэр чинь баг хойч юу юм бэ? 72 үлээ 70 хэдэн ч гишүүн билээ дээ. Ард намын гишүүн байсан шүү дээ. Монгол ард түмсэл намын гишүүн байсан. Тэгээд би мэдээлэл хамгийн ойроо байсан хүмүүс бол тэд бол олонх тэр өмчий болсон тэгэл зарсан завьсан л байх гэж би харддаг шүү дээ. Яг тэр шиг бол одоо энэ юм болов гэж боддог шүү дээ. Энэ шишгэ хараа бүр энэ ганцхан коммунист биш. Энэ чи юуроос ингээд эрхэм мэдл Москвагийн эрхэм мэдл гэдэг байгаа байхгүй. Энэ Москвагийн эрхэм мэдл гэж энэ Оросын түүхэнд байнга эрхэм мэдэлтэй явж байсан улсууд чи ингээд нэг одоо Сталин болоод нэг Ельцин болоод нэг Путин болоод ингээд тоглогчт нь л өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгээд 90 он хүртэл эрхэм мэдэлтэй хүн бол ерөөсөө тэргүй баян тамсаг амьдардаг байсан. Тэгсэн чинь ингээд яг ингээд 90 он болоод болсон чинь эрхэм мэдлийн ингээд одоо арчил ялаад ингээд юу болъё гэсэн чи одоо энэ коммунистууд тэр үед эрх мэдэлтэй мэдээлэлтэй ярих байсан хүмүүс чинь энэ эрх мэдлээ үр хөвгтүүдэд өвлүүлж болохгүй болсон байгаа байхгүй юу? Энэ эрх мэдлийг ч одоо хөвгтөд өгч болохгүй учраас тийм учраас арга бодоод ямар арга олж иж энийг үр хөвгтүүдэд өвлүүлэх вэ гэдэг тийм арга олсон тэр ягаан тасалбар цэнгэр тасалбар гэж байгаа. Тэгээ энэ эхлээд бол ингээд за хүн болгонд 10,000 рублийн тасалбар шүү гэж өгөөд тэгээс сүүлдээ тэр чинь үнгүй болоод худалдаж авсаар байгаад 2 шил архины үнэтэй л болсон гэж байгаа. 2 Волга авч болно гэж байгаа. Тэгээд тэр өөрснийхөө хүмүүсүүдийг метроны буудлын дээр энэ тасалбаруудыг ингээд худалдаж авахуулаад тэгээд өөрснөө тэгж энэ өөрснийхөө эрх мэдлийг тэгээ
коммунист намынхан комсомолынхан гэж байгаа. Энэ хоёрыг хэлж байгаа. Энэ хоёр чинь энэ хоёр байгууллагын хүмүүсүүд л хамгийн их авсан юм биш үү? Энэ одоо мэдээлэлд ойрхон байсан. Тэгээд энэ хөрвүүлж одоо материаллык юм уу тийм мөнгөн хэлбэрт хөрвүүлж өөр хүүхдүүдэд өвлж өгөх хэлбэрт ингэж хөрвүүлээд тэгж энэ Оросын энэ байгалийн баялаг бүх юмыг хоорондоо худалдаж авчаад тэгээд тэрэн дээр арчлыг ашигласан байхгүй шүү. Одоо Ельцин үед бол Ельцин бол тэр чинь энэ чинь хийсэн хамт хийсэн юм шүү дээ. Тэгээд Путинд өгтөө Ельцин чинь гэсэн юм байна. За би одоо ингээл мэдлийн одоо нэг хүнд өгнө гэсэн чинь энэ олигархуудаас асуусан байгаа байхгүй юу. Тэгээд олигархуудаа гэрээ хийгээд амаараа гэрээ хийгээд олигархууд нэгсэн байгаа. За бидний хөрөнгөнд наад ямар ч байсан халтахгүй хүнд л өгнө шүү гэж Ельциндээ тохироод Ельцин бүр Путинтэй ам өгөөд за чи энэ хүмүүсүүдийн хөрөнгөд яахгүй шүү, за чамайг яалаа шүү гэж эн чи сонгуулаар биш ингэж Ельцингээс авсан хүн шүү дээ энэ Путин чинь. Тэгээд эхний үедээ тэр их мэдлээ баталгаажуултлаа бол гайгүй байжсэн. Тэрэн дээр олигархууд яахгүй байжсэн аа. Гэв гинтхэн тэр акций гэдэг нөгөө Чечений юуны дараа өөрөө яаж одоо мафийн систем байгаа байхгүй юу? Өөрөө яаж мөнгөнд төрхөө гэхээр за нэг хэсгүүдийн одоо өөртөө үнчүүдийн за та нар татвараа өг 50% өгөхгүйг ингэн. Тэгээ дандаа тохиогоор за одоо энэ Ходоровский шиг ингэж өгөхгүй юм бол юу болдг юм бэ? Шоронд явдаг юм байна. Эсвэл цухтаадаг юм байна. Хэсэг нэг цухтаасан, нэг хэсэг нь шоронд орсон. Бус нь бол ингээ сайн дураараа. Тэгээ одоо энэ дараагийн энэ юунууд дээр үж байгаа энэ эрхэм мэдлийн энэ хэлхээс гэж байгаа нь хамгийн ихэнд нь ингээд Путин одоо Кремлийн хаан, хоёр дахьт нь Силовики гэдэг одоо энэ тагнуулынхан цэргийн офицерууд яа гэхдээ зэрэг эднэр ч одоо эднэрийн хүчээр чинь Путин даваадах юунуудаа дарж байгаа. Тэг гуравт нь олигархууд санхүүжүүлэгчд, тэг дөрөвт нь бүр дүүмийн гишүүд. Тэгээ тавд нь хамгийн сүүл тэр уулныхан гэдэг арт түмэн ийм тогтолцоотой болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэгээ яхаар одоо ингээд манай Монгол хэрвээ энэгээр явж байгаа бол тий одоо энэ хүмүүстэй зарим хүмүүсүүдийн юмыг илрүүлж яа нэтэр гэдэг бас энэ системээр бол бас л айгүй одоо жинкнээсээ хүмүүсүүдийн юмыг илрүүлээд байгаа юм уу, эсвэл нэг хэсэгт нь дахиад зангаа болох гээд байгаа юм уу? Ямар ч байсан тэр өмч ховчл хүртэл яг л энэ Оростой адилхан замаар л явсан юм билээ. энэ тэр түрүүний ярьдаг юу одоо нөгөө нэг барууны нийгмийг ойлгох тэр процесс одоо тэр видео тоглоулагч байсан гэд яриа гарлаа шүү дээ. Тэгээд энэ би тэр NHK-гийн нэвтрүүлгээр нэг юм харахад яг үү энэ Оросын тохиолдолд энэ видео тоглоулагч байсан байж магадгүй. Юунд ер нь энэ Берлингийн хам нурах хүртэл юу нөлөөлсөн бэ гэсэн чинь ерөөсөө энэ цахилгаан гитар гэдэг юм үүсснээс болоод тэг энэ баруунд одоо тий Америкийн барууны ертөнцид одоо энэ дуу хөгжим гэдэг чи одоо цоо шинээр тэр одоо биднэрийнхаар бол эстрад тий тэгээ одоо юу Англид бол одоо Beatles гэл тэгэл Америкт энэ одоо саяхан нас бардаг Тина Турнер энэ тэргээл ингээл нэртэй дуучид гарч ирээ. Энэ дуу гэдэг юм чинь ерөөсөө тэр хил хязгаарыг эсвэл чөлөөтэй одоо давсан. Тэгээ энэнд тэр одоо Чехийн тэрэн дотор энэ түүхэн нэртэй дуучид хүмүүсийн нэр гарч байгаа юм л та. Эднэр чинь тэр барууны дуу хөгжим бас их татагдаж тэрэнд одоо сонирхож тэгээд тэр дуу хөгжмөөрөө нийгэм руугаа бухимдлаа илэрхийлэх тэг ийм замаар ерөнхийдөө энэ Берлингийн хан нурахад айгүй их нөлөө өгсөн. Тэгээ одоо зүүн Германд байсан дуучин бол сүлдээ эдгээр чи хилмигдээд тэр Чехийн дуучин эдгээр чи тэгээд баруунд гараад энэ одоо зүүн Германд энэ төр гараад биш баруун Германд очиж эдгээр дуулсан хилийн наан цаана гарч одоо заримдаа цагаатгагдж орж ирж эдгээр бас дуулж исэн. Тэгээд дандаа тэрэн дотор дуунуудыг бас тоочж байгаа. Тэгээд тэр дууных нь ийм үг одоо энэ өнгөйсэн тэр тухайн үеийнхээ ийм нийгмийг ингэж шүүмжилж ингэж явж исэн гэдэг. Тэгээ энэ бүхэн юм хүний тэр оюун санаанд одоо нөлөөлөөд тэгээд тэр бид нар бол одоо өстой сайнны одоо энэ шишгний хэлбэрийн худал хуурмаг дотор амьдарч байгаа юм байна гэдэг одоо мэдрэмж гэх юм уу одоо нүдэн нэгдэх гэх юм уу тийм процесс явагцаар хагаад тэр одоо Берлингийн энэ хан маань нурж ингэж
яхад нөлөө өгсөн гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр Оросд бол сүүлд тэрний дараа видео тоглоулагч эдгээр гарч ирж энэ гадны кино минь үзэх байдлаар бас ирсэн юм шиг байна. Тэгэхдээ энэ дотор бас ер нь тэр дуу хөгжим энэ юу одоо Сан-Ремо те тэр үед чинь одоо үзэж чаддаг л юмнууд дотор байсан шүү дээ. Тэгээд баг Оросд ганцхан энийг нэвтрүүлдэгч байлгүй Италийн Сан-Ремог те. Тэгээ иймэрхүү байдлаар энэ юм нэгдэж ирсэн гэдэг тийм юм бас үзсэн. Их сонирхолтой санагдсан шүү. Тийм сая тэг видео төлөвлөгч гэдгийг сонсоод бодож ил. За өөр манайхан санаа оноо юм уу асуулт мигагаас асуулт юм уу? Бас өөр шишгний бас нэг хэлсэн нэг санаа сонирхолтой санаа нь бид нар ч одоо ингээл нэг юм дээр таардгүй шүү дээ манай монголчууд гэсэн хоёр өөр одоо нэг барууныхны гар хөл гэл нөгөөх нь болохоор Оросын юу гэл те тэр юундаа нэг цогцох юм шиг санаа ингэж Оросуудаа бас хэлсэн мэл дээ манай Оросууд бас ийм хоёр юм те ихэнх нь бол ерөөсөө энэ Кремлийн хааныгаа яатсан замбараатай одоо те энэ томато гэдэг энэ дайснуудаас хамгаалж байгаа энэ тэрийгээ те баг хэсэг нь болохтой зэрэг одоо энэ бас либерал үзэлтэй эрх чөлөө энэ тэр dignity эдэрг яадаг. Тэгэд энэ нэг болохтой зэрэг ер нь ингээл баруун руу харах цонх гэдэг дээр юм жоохон нэг баруун руу хараад Европ руу хараад харах цонхоор Орос хүн хараад ер нь баг өөрийгөө л хардаг. Тэрнээс хойш ер нь харах гэсэн юм л хардаг гин л дээ. Одоо жишээ нь тэр нэг хүн болохтой зэрэг өөр юу хардаг гэхээр одоо энэ эрх чөлөө, dignity мэдрэгддэг, одоо сэтгэл санаанд нь таалагддаг, тий хүсдэг, бахархдаг тийм нийгэм харагдаад байдаг. А нөгөө хүнд нь болохтой зэрэг энэ ерөөсө түүхээсээ дайсан байсан энэ Оросыг боолчлох гэсэн, Оросыг устгах гэсэн энэ Америкийн дагагчид гэж харагддаг. Тэгээ тийм нэг ямиг ингэж хоёр янзаар хардаг байна л да хүмүүсүүд. Тэгээ эцэст бол тэр тэр Европчин байгаагаар л байгаа шүү дээ. Өөрийнхөө хүчнээ зовлон байна, жаргалан байна, бүх юм нь ямар чигээрээ. Тэгээ ер нь эцэст бол энэ хоёр хүмүүсүүд бол өөрснийг бол харддаг юм аа энэ цонхоор гэж үтсэн байлээ. Наа чи их сонирхолтой өнцөг байна те. Эцэс нөгөө өөрөө юуг олж хардаг барууныг муулаад байдаг хүмүүс ч ер нь тэгэл баруун шиг болъё гэдэг хүмүүсүүд ч ер нь өөрснийг л хараад дий юм шүү. Тийм байна. Өөрөө юуг тусгаж авч гэнэ үү гэдгээрээ тухайн хүн өөрөө хэмжигч гэнэ гэсэн үг болчих чинь тий. Сонирхолтой тайлбарласан. За өөр манайхан хэлж ярмаар эсвэл асуумаар зүйл юу байна вэ? Дараагийн сэдв рүү ороод ирэхээр тэр өмч өвчлөлийн тухай эднэр ороод ирэхээр бидний бүр яг туулсан нэг юм. Одоо за дооги бидний энэ төр бол яг сайхан мэдж байгаа үе маань асуудал. Тэгээ бас энэ Украины дайны шалтгаан эдэр рүү орно. Энэ яг айгуу тайлбарласан билээ. Яг Орос хүнийхээ хувьд Орос Украин хүн шүү дээ. Ээж нь Украин хүн. Тэгээд энэ одоо цаг руугаа ороод ирэхээр илүү сонирхолтой юм билээ. Тэгвэл тэрийн дараагийн удаа хэдүүлээ ярилцъя тийм ээ. За тэгээ. Шишгэн чинь 61 он гэхээр ч одоо нэг 62 мөр настай хүмүүс аа. Тэр ядрууны нөгөө яриадсан Ходорковский чинь дөнгөж 60 марган настай тий одоо Англид байж байгаа шүү дээ тий. Тэгээ бас гайгүй хүмүүс нь бүгд ингээд гараад явцсан. Тэр хэн байна? Нөгөө нэг гэнтэй хамт КГБ байсан чи хэм блэ? Жирнов, Алексей Жирнов гэдэг чинь бүх одоо яг энэ хүмүүс нь эргээд яг үннийг яг дэлхийд зарлж бичиж байгаа байхгүй тий. Хэлж өгж байгаа байхгүй. Бүр хэм бол Жирнов бол яг
андаараа те юугаа хэрэг хийгээд YouTube дээр хамаг бичлэгүүд нь байгаа. Та нар үзээрэй. Айгүй сонир юм ярьдаг. Тэгээд л нэг 60-60-аад настай тэг 60 жоохон гарсан хүмүүс ингээл яг нэг хавчигдаж гарсан хүмүүс юм уу тийм хүмүүс нь л одоо яг Оросын Путиний үнэн төрхийг хэлж өгч штэ. Энэ Шишкины хэлж байгаагаар бол тэгжилээ энэ Путин бол энэ Москвагийн хаан гэдэг байгаа байхгүй Москвагийн энэ бол ерөөсөө Оросоор ярьдаг ардчилсан улс бий болоход бол хизээч хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьж хэлээ. Одоо Украиныг бол ерөөсөө тэм учраас сайн хийж байгаа. Яа тэгэхээр Украин ардчилсан улс очих юм бол ингээл шууд Кремлийн энэ хааны орших нь шууд хамааралтай асуудал үүсчихнэ. Оросууд нь хараад өөн чинь гэдэг юм байна гэд Украинаас хараад ардчлалын халдвар авчихна. Тийм учраас учиггүй. Украиныг бол ерөөсөө ардчилсан улс болоход бол Оросоор ярьдаг ардчилсан улс дэлхийд бий болохыг бол ерөөсөө хизээч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол ерөөсөө тэгээд тэрнээс гадна бас энэ зөвлөлт холбоот улсын үед бол бас энэ барууныхан чинь бас зөвлөлт улсын чинь гэрээгээ дагдаг тийм энэ Путин шиг ийм амар риск хийдэг хүн тийм хүн байгаагүй юм биш үү удирдагчд нь энэ Путин шиг ийм КГБ-гийн ийм аргаар яадаг хүмүүсүүд улс төрд нь байгаагүй юм биш үү тэр коммунистууд чинь КГБ-гийн офицер хүн гарчаад ийм хэмжээшгүй их мэдлэлтэй ийм хэмжээшгүй их баялагын эзэн болчихсон л одоо энэ дайны одоо ерөөсөө хамгийн одоо аюултай эрсдэлтэй хүн болчиход байгаа хуучин хөдөн дайны үеэс илүү аюултай болчиход байгаа гэдэг нь ийм КГБ-гийн хүн учраас л тийм байгаа гэж ярьж байгаа юм байна л да. Би тэгж ойлгосон юм. Тэр наад юу тэр Оросоор ярьдаг ардчилсан орн байж болохгүй гэдэг чинь яг л наадах чинь байгаад байгаа юм л та. Одоо энэ Ши Жинпин Путин хоёр чинь энэ Евразийн холбоо гэж байгуулж энэ Евразийн их газрыг одоо энэ хоёр одоо ноёлж те өөртөөхөө хүрээлэл үүсгэж одоо баруунтаа хатгалцаж ингэж байх гэж ингэж хоорондоо ерөнхийдөө ярьж гэрээлж юм хүм ярилцаж эднэр чинь тэгээд явж боловсруулж явах шатндаа хичнээн жуулжж хуралдсан дараа нь хамгийн сүүлд аль биесний зарласан нь одоо 2000 хэдэн он гэж 16 гэчгүй 19 гэчгүй энэ онд ингээд тэрийг бүр ил хэлсэн юм билээ шүү дээ. Тэгээд энэ хоёр ч одоо энэ социалист нийгэм энэ одоо тогтолцоог л одоо авж үлдэх айгүй тийм эцсийн зорилготой. Тэгээ одоо хятад улс ч гэсэн одоо юу нэг талаараа Оросын тэр одоо тий одоо энэ мужирхыг нэг талаар бас ашиг харж байгаа ч гэсэн нөгөө талаар энэ Оросыг ингэж хит одоо ингэж таран ботрохыг яагаад ч хүсэхгүй гэдэг. Тэр нь юу вэ гэхээр хятад улс бол одоо ерөөсөө тэр коммунист намаа хамгаалж үлдэх ёстой. Тэр социализм байгуулна гэсэн энэ үлсийг бол хамгаалж үлдэх ёстой. Тэхийн тулд энэ Орос улс бол одоо тий ер нь бас нэг хань болж одоо бас нэг тулгуур болж байх ёстой гэж үздэг гэж ярьж байгаа. Энэ юу тэр коммунист нам гэдэг юм аа. Энэ коммунизм гэдэг юмнаас энэ хоёр улс ч ерөөсөө салахгүй таг зурлаж байгаа. За өөр Тэгээ энэ Оросчин бол одоо нэг коммунист гэж яриха болцсон юм шиг биш шүү дээ. Тэр нь. Тийм энийг яг юм шиг шүү дээ. Өөрснөө л. Яг нэр томьёогоор нь хэлэхгүй мөртлөө ерөнхийдөө хийгээд байгаа үйлдэлүүд нь шүү дээ тий. Хятад бол бүр бүгд найрамдах хятад бол яг үнж тэр маавынхаа юм. Төв хороо. Маавда үнж. Тэгээд тэр Ши Жинпингийн тухай
тэр нарийн юу нэвтрүүлэг явахад л бас сонслоо л да. Тэгээ энэ Хятадын коммунист нам гэдэг чинь өөрөө ерөөсөө яг тэр зөвлөлт флот улсын одоо тэр коммунист намын загвар яг тэрнтэй ижилхэн угсарч хийгдсэн ийм нам гинэ. Тэгээд тэр зөвлөлт холбоот улсын одоо Ши Жинпинийг юу гэж тайлбарлал одоо зөвлөлт холбоот улсын тэр коммунист нам унах зөвлөлт холбоот улс задрах тэр шалтгаан нь юу болсон юм бэ гэдэг. Тэрэн дээр одоо яг өөрөө тэр намын гишүүдтэй хандаж тэр намынхандаа ингэж ном бичиж хэвлэж одоо уншуулж яд юм ба штэ. Тэгээ тэрэн дээр тайлбарлаж байгаа нь бол одоо Оросын коммунист нам өөрөө цэргээ одоо тэр гартаа сайн барьж чадсангүй. Юу цэргээ сайн зохицуулж чадаагүй учраас зөвлөлт тус бол одоо унах энэ одоо шалтгаан болсон. Тэгээд юу тийм учраас одоо Хятад бол юу яа одоо энэ цэргийн хүчин гэдэг юмгаа бол энэ Хятадын цэргээ бол ерөөс яг Хятадын коммунист намын цэвэр удирдлаганд ор байна гэдгийг нь айхтар нарийн заасан байдаг гин. Ши Жинпин бол одоо ерөөсөө тэр цэрэг гэдэг юмгаа бүрэн атгаж идэг. Одоо энэ карьер хийж ингэж бас нэг хааны зэрэгтэй болчлоо шүү дээ энэ хүн чинь. Энэ хүртэл эрэхтэй тэр цэргийн байгууллагуудаар бол энэ шатараатай ерөөсөө өөрөө байнга явж исэн хүн юм байна. Тэгээд ингээ гартаа бариад байж идэг. Тэгээд энэ зөвлөлт улсын задралаас одоо маш ихийг суралцаж бас энэ дээр одоо их ажилтдаг гин л дээ. Хятад улс бид нар бас адилхан манай коммунист нам бас адилхан ингэ сүрж болохгүй. Тэгээ одоо ч гэсэн энэ Украины дайн дээр ч гэсэн яг хөө Путин төрүүлээд дайн хийцэн учраас хятадуудад бол маш их одоо энэ хичээл болж байна гэж байгаа юм л да. Ягаад гэвэл одоо цагт ингээд дайн хийвэл биднэрт юу үзэх нь гэдгийг нөгөө хятад хараад ингээд бас өшөө ингээд юугаа боловсруулад байж байна. Тиймэрхүү юм бас яригдчихлээ. Тэгээд ер нь эцсийн бүлэгт бид нарыг тойруулаад коммунист нам гэдэг юм бол ерөөсөө байж байгаа ийм л өгүүлэгдээд байгаа юм л да. Юу яг Орос арай нэг Орос ус болсноос хойш арай коммунист нам гэж хэлэхгүй л байгаа байх гэхдээ яг л нэг тийм юм яа. Тэр Дэн Сяопин гэдэг чинь энэ загсан айгүй актер хөхтэй юм биш тэр чинь. Одоо энэ өндгийг чулуутай бид нар одоо өндөг шиг байна. Энэ барууныхын чулуу шиг хүчтэй байна. Бид нар одоо өндөг ээжиж чулуутай мөргөлдөх юм бол юу болох вэ? Бид нар одоо ингэж хүлээгээд өөрснийгөө чулуу болох хүртэл ингэ сайхан төвчээртэй хүлээгээд тэдний тгээ аргалаад ингэ байж ах зайл хэрэгэл тэгээд цаг нь ирсэн үед тэгээд одоо өөрснийхөө юг яа гэж тэр Дэн Сяопин загсан гинэ. Тэгээд тэрнийхээ дагуу явж байгаа гэж энэ барууныхаа одоо л ойлгож байгаа юм. Энэ барууныхаа ямар хачин гинэ хүмүүсүүд юм. Одоо л сүүлийн үед л ерөөсө баахан Дэн Сяопин дэгж загсан байна. Бид нарыг ингэж мадалж яасан байна. Ерөөсөө энэ худалдааны олон улсын худалдааны юунд орчоод байгууллагад орчоод ингэж их ашиг шимийн хүртчихэд тэгээд хамгийн гол нь бид нарыг одоо ингэж мадлаад ингэж байсан бэ нэтрийг л одоо тэгж яриад байх юм биш үү? Тэр Ши Жинпингийн тухай тэр юун дээр нэвтрүүлэг дээр бол одоо Канадад байгаа бүр Хятадын одоо судлаач хүн өөрөө бүр хэдчнээ хайрцаг юм буулгаж материал буулгаж Ши Жинпинг судалдаг хүн юм байна. Тэгээд тэр хүн ч одоо тэр бага наснда үтсэн амьдрал тэрнээс үүдсэн тухайн хүний тэр сэтгэлгээ юу одоо тэр үзэл санаа. За тэр хин Ши Жинпинг эднэрийг бол одоо улаанаас илүү улаантан улааны улаан энтер гэж ярьж байна. Яагаад гэвэл өсөх наснда одоо дунд сургуулийн юу сурч хүртэлх үедээ энэ ч одоо айхтар элитийн Хятадын коммунист намын төв хорооны одоо тэр Мао Зэдуны сүүлийн үе тэгээ тэрний дараачийн тэр одоо нарийн бичгийн даргын үед эдгээр том алга хашсан хүний хүүхэд биш юм шүү дээ. Тэгээ баг тэр наснда тогтсон үзэл баримтлал тэрний дараа тэр эцэг нь одоо тэр хэлмэгдэж явсны дараа 10 хэдэн жил хичнээн жил гэж хөө. Одоо өөрөө маш их тийм шийтгэл одоо нөгөө нэг
тарчлаан зовоох гэх юм уу одоо тэр хят чинь хоёр гарын ингээ хоош нь татуулаад тэгээд нэг айхтар тийг шийтгэж өмнө хэлийний тэрэ гэж ингэж олонний өмнө зогсоодог барьдаг тийм юм байдаг байсан юм ба штэ. Тийм юм үзэж явсан би цементэн орон дээр чулуун дээр дэрэлж хийчих ажил ингэж зовж явж исэн. За тэрний дараа хөдөөний тэр хоос одоо өөр хөдөөний тариачны бүр нэг нурж онж байгаа шахуу тосгонд. Тэр тосгоных нь бүр нөхцөл байдал одоо нөхцөл байдлыг харуулж байна. Тэгээ тэр юмд 10 гаруй жил тэнд ажил төрөл хийж явсан. Бүтэн өдрийнхэн цалин гэвчхүү сарынхан цалин. За өдрийнх нь юм байна. Нэг хайрцаг тамхины ч өмнө хүрдэггүй одоо хөлсөөр энэ хүн гэж бас ажил төрөл төр зөвлөгөөнд ерөнхийдөө баах үедээ хийж исэн. Энэ үед тэгээд ямар үжил баримтлал тогтсон энэ. Тийм их нарийн юмнуудыг ярьж илээ. Тэгээд ерөөсөө улаан коммунист тэгээд одоо бүр тэр хүчээр энэ авторитар тэр нийгэм юмыг байгуулахыг бол одоо тэр Ши Жинпин тэр чинь бүх амьдралаараа тэр үжил баримтлал нь маш хатуу тогтсон ийм хүн гэж байна. Тэгээ одоо тэр манайхны дуурайгаад байгаа одоо энэ 5 иш ажиллагаа энэ гэдэг байгаа шүү дээ. Энэ минь ч одоо тэр Ши Жинпиний яг хийсэн ажил байхгүй. Тэгээд Ши Жинпин хийж яваад өшөө яасан гэж юм. Юу одоо бол ерөөсөө тэр нам дотроо юм ярьдаг эсэргүүцдэг хүн амтнаа ерөнхийдөө ингэ цэвэрлээд одоо өөрөө тэр юуны тэр баг хаан шахуу энэ ч одоо нилийн баг насаараа дарга хийхээр эрэхтэй болчихсон. Тэгээ одоо намынхныгаа одоо хүн болгон файлтай одоо уут гэж байгаа юм л да. Тэр юугаар япон хэлээр бол одоо тоон бүкрө гэдэг тэр уут байгаа тухайн хүн бүр дээр. За тэн дээр ерөөсө хөрөнгө мөнгө яс ус ерөөсө хамаг л юм бичдэг гэж байна. Тэгээд тэр нь ямар ач холбогдолтой гэхээр тэг бүх юм хяналттай ийм учраас нөгөө намын гişүүд чинь одоо тэрнээсээ айгаад тэр уут бол ерөөсө юу гинэ зүгээр миний дээр байгаа нэг одоо зүйлтээстэй сэлэм толгоон дээр нь. Тэгээ тэр нэг л асуудал үүсвэл тэр сэлэм унаад ирэхэд өөрийн толгой байхгүй. Тийм учраас энэ хятадын коммунист намын гişүүд эднэр ч одоо айц хүүцийн дор ерөөсөө яач чадахгүй юм байдалтай энэ төр байдаг гэж байна. За тэгээд иргэдийн хөдөлгөөн эсэргүүцэл жагсаал энэ юмыг Ши Жинпин өөрөө яаж дарддаг вэ гэдэг дарддаг технологиг ярьж байна. Их сони юм ярьж илээ. Тэгээд тэднийг дарчдаг юм технологиутай байна. Тэгээд нийгмийг одоо камержуулж хянаж гин цэргээ өөрийнхөө гартаан барьж гин энэ төр гэдэг. За айхтар юм яригдчихлээ. Тэгээд энэ Орос улсын цаана энэ өмнө талын энэ айхтар коммунист нам гэдэг нэг юм айхтар юм байна. Тэгээд энэ үнэхээр барууныхан мэддгүү энэ төр гэдэг бол ястаа үнэн шүү нэ. Тэгээд эний чинь одоо японочууд бол энэ хятадтайгаа бол маш сайн мэдээд байгаа байхгүй. Тэгээд тэр одоо түрүү нас бардаг Абе ерөнхий сайд чинь эний чинь төрүүлж энэ японочдын хятадуудын хандлага юм ерөөсө биштчлээ. Энэ Ши Жинпинээс хойш бол ерөөсө энэ шал өөрийн болоо явчлаа гэдгийг аль түрүүний мэдээд одоо тэр Трамп гэдэг хүн гараад ирээ. Эднэрт чинь энэ байдлыг ойлгуулах гэж тэр хүн ч одоо тэр энэ улс төрийг хийж явсаар байгаад тэгээд ялаа штэ. Тэгээ одоо энэ өнөөдрийн тавцсан дээр энэ хятадын нүүр царайг харьцангуй бас энэ тэндээ мэддэг эднэр боллоо гэх мэтлэн иймэрхүү процесс явагдаж байна л та. Японочууд бол харьцангуй мэддэг ер нь яриад байдаг. Гэхдээ энэ дэлхийн хэмжээнд байгаагүй. Харин энэ Орос Украины дайнаас хойш энэ хятадын тухайд ч гэсэн харьцангуй яригддаг бас дэлхийн нийтээр бас ингэж яадаг болчлоо тий хазаарлан байрлал энэ дээр. Саяны G7-гийн энэ төр хандлага энэ хүн дээр бол нэлийн бас тодорхой гарч ирлээ. Иймэрхүү процесс болж байгаа шиг байна. Энэ хятад бол за яг одоо коммунизмын төлөө явж байгаа юм уу? Коммунизм гэж хаад өөр бүр дэлхийд даяар нойрхлоо тогтоох гэж явж байгаа юм уу? Ямар ч байсан одоо жишээ нь энэ ардчлалыг бол ерөөсөө хүлэмжшүүлэхгүй мэн.
Тэгэд ер нь энэ дээр үед энэ англичууд энэ опиумын дайн гэдэг нэг хард амхны дайн гэж болж хятад баах юм болсон. Ер нь тэрний өшөөг авна гэж ярьдаг гэж бичсэн биш шүү дээ. Тэгээд 2049 он гэхэд одоо хотын 100 жилээр дэлхийд ноёрхон гэж. Тэгэхээр бүр нэг том импери болох гэдэг юм шиг шүү дээ. Эдгээр ч одоо Оросч тэр, Хятадч тэр. Тэгээ одоо явж ерөнхийдөө хоёулаа ардчлалын эсрэгэл империуд байна л да. Тэгээ одоо манай монголчууд одоо яах юм байгаа юм? Манайхны бид нар шиг юм ардчил гэдэг хүмүүсүүдийг одоо алах болох юм уу? Эсвэл одоо яах юм? Тим юмр бол энэ хүмүүсүүд зарим хүмүүсүүд чинь энэ Орос хаттайгаа дагана гэдэг хүмүүсчүүд яах юм? Ардчлалынхаа одоо яах юм? Алхаас л өөр аргагүй болох байхад. Би бүр заримдаа тэгж бодох юм биш шүү дээ. Тэр алах энэ төр бол энэ хоёр орн чи өстө зүгээр л чаддсан биш үү. Тэр миний харсан тэр Ши Жинпиний юм дотор бол одоо тэр соёлын хувьсгал цаашаа Ши Жинпин ч гэсэн сая бол нэлийн хүмүүсийг бол цааш нь харуулж эсвэл зүгээр яах юм одоо тэр ажил төрлөө одоо цөлөх барих одоо яах аргууд үүдээ тим юмыг бол өчнөө хийлээ гэж ярьсан. Тэгээд хамгийн сүүлд нь бол яг мэдээж хятад эдийн засгийн хувьд бол маш их хүчирхэгдсэн гэж энэ цэрэг мэргээ бол их дузаатгаж ингээд яваад ирсэн. Энийг тэр одоо маш сайн хянаж байгаа энэ төр гэд ярьж байна л та. Нэг цэргийн нэг хүн байна юунд гарцсан. Баруунд гараа явчихсан. Тэр хүний ярьж байгаа бол одоо Ши Жинпин зүгээр одоо тэгэл Тайван руу дайр гэж хэлвэл одоо хизээд бэлэн ийм нөхцөл байдал бол үүссэн байгаа л тэгж ярьж байна. Тэгээд яг хамгийн сүүлд нь тэр Бээжинтэй одоо тэр дипломат харилцаагаар маш их удаан жил ажилласан Америк мэрэгчлэн хүн ярьж байна. Тэг яг ер нь тэг бүр энэ хүчтэй гэдэг байдлаар нь бид нар одоо бүр амар тэгж айж үлдэж их юм уу ингэж болохгүй. Эднэрт нэг сул тал бий гэж ярьж байна. Тэг тэр сул тал нь юу вэ гэвэл одоо энэ яг өнөөдрийн Путинтай адилхан ингээд хайрцаглагдаад вакуумжаад энэ хүнд өөрөө нөгөө нэг эсрэг одоо хүмүүс эднэрээ дараад дандаа өөртөө ханддаг долоодог одоо тий өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг тавьчихж байгаа учраас энэ хүнд зөв мэдээлэл очих магадлал маш бага. Тэгээд ингээд вакуумжаад ингээд өөрийнхөө ихтгэлд ингээд автаад ингэх хандлага энэ авторитар нийгэмд ер нь ингэх хандлага маш өндөр байдаг гэж байна л да. Тийм учраас Ши Жинпин ч гэсэн өнөөдөр яг тийм нөхцөл байдал руу ерөнхийдөө бол яваад орж байгаа ийм сул талтай гэдэг тийм юмыг хамгийн сүүлд нь хэлж байгаа шиг байлаа. За тэгвэл өнөөдөр яг энэ хаваар ингээд өндөрлөх үү те. За тэгээд. Тэгээ дараа нь 4 дахь өдөр бол амжихааргүй л юу лээ нэг дараагийн удаа маань 2 дахь өдөр гэж таах юм уу? 2 дахь өдрөө л тэхүү. За тэгээ. Энэ цагтаа тэгээ. За тэгээ. За тэгвэл дараагийн